За сайн байцгаана уу. Энэ эхлээд би энэ тайлан хилцүүлэн гэхэд нь харчаад бараг биднэрт хийх юм байгаа мó гэж бодож ирсэн. Одоо нэгдэр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль хэрэгжүүлэх бэлтгэх хангах ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Тэгээд тэгтээ тэр төлөвлөгөө ажлыг бид нар харах боломжгүй. Дараачих нь болохоор нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа 25 оны 6 дугаар сарын 15-ны дотор багтаа хийхээр төлөвлөж байна. Ирээдүйн цаг бас харах юм байхгүй. Дараачих нь ажлын хэсэг байгуулагдсан ажлын хэсгээс нийгмийн эрүүл мэндийн бүтцийн талаар төлөвлөгөөг төслийг боловсруулсан 7 сард багтаана. Бас ингээд урч дандаа ингээд ирээдүйн цагтаар байгаа байхгүй. Тэгээд хоёр дахь хэсгийг харахаар зэрэг өмнө бид нар нийгмийн байнгын хорогоор хилцэжсэн нөгөө дата скрининг явж байгаа байхгүй. Энэ мэдээллийг бид нар харсан асуултуудаа асууж исэн. За нэгэнт ингээд ороод ирсэн эдгээр ярьж байгаа юм чинь юм 2-3 асуултыг тэнд тодруулъя. Хамгийн гол нэгдүгürt миний асуумаар байгаа юм эрүүл мэндийн яам дээр яг нийгмийн эрүүл мэндийг хариуцсан хүн чинь хин бэ? Одоо энд байна уу? За тийм ер нь хариулж сайн юу асуух гэдэг нь гэхээр та нар энэ эрт илрүүлэг тэ prevention early detection буюу тэр screening урьдчилан сэргийлт хоёроо яг ялгаж байгаа юу? Ялгаж салгаж байгаа юу? Эрт илрүүлэг 1 гэдэг хөтөлбөр чинь ерөөсөө нийт хүн амаа нэг удаа ерөөсөө өвчлөлийн нөхцөл байдлыг тодорхойлчихё гэд ерөнхий сайд анх санаачлаад урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх хөтөлбөрийг нийт хүн амдаа бүрэн нэг хамруулад тэгээ өвчний нөхцөл байдлын дата disease status-та болох гэж оролцсон энэ оролдлого байсан байхгүй тийм ээ. Тэрийг одоо 50 хүртэл хамруулчаад байгаа. Гэтэл энэ хоёр дахь нь болохоор чинь эрт илрүүлэг гэдээ бас адилхан нэрлэлчээд байгаа байхгүй. Хоёр. Яг үүндээ энэ нь early detection буюу тийм энэ чинь ерөөсөө эрт илрүүлэг болчиход байгаа. Эрт илрүүлэг гэхээр зэрэг юу болоод байна гэхээр бид нар хүн амаа одоо наачин шал өөр зорилтод бүлэг маягны юмраар орчиж байгаа байхгүй тийм биз? Няраа хүүхэд сургуул гэд тэ. Тэгэнгүүт энэ дээр би нэгдүгürt энэ хоёрын ялгаа салгааг яаж ялгаж байна таад мэдэж гин үү тэ шууд. Мэдж байгаа бол яагаад эрт илрүүлэг 1 эрт илрүүлэг 2 гэдээ яг адилхан нэртэй хоёр өөр хөтөлбөрийг нэрлээд байгаа юм. Албаар бодлуулж байгаа юм уу? Одоо тэ эсвэл энэ давхарцсан хөрөнгө явчих бай гэж би бас санаа зовоод идэг. Одоо тэрийг бас шууд л хэлье да. 3 дугаарт энэ бидний яриад байгаа асуудалтай холбоотой одоо бид нар нөгөө нэг та хэдийн одоо эрт илрүүлэг гэж нэрлээд байгаа хоёр дээр 3 бүлэг яг хаягдчихад байгааг би ярьжсэн тэ урд нь ажилгүйчүүд малчид тэгээ хуваарь хөдөлмөр эрхлэгчид. За оюутнууд бас сангаа хөлөг гişүн хэмжээд. За энэ хэдийн асуудлуудаа яг яах вэ гэдэг нэг одоо эн чи хэдэх асуудал болчихоо нэлээд асуудал болчихлоо тийм үү. За ямар ч гэсэн энэ дээр хариулт авчи тэгээд дараачих асуулт руу оръё. За гамма гишүүний асуултад эхлээд сайд хариулаад араас нь эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга халдварт өвчтний эхлэлцийн дарга Баяролд хариулах юм байна. Эхлээд мөнх сайхан сайд. За гишүүний асуултанд хариулъя. Одоо эрүүл мэндийн яамн дээр гол нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хариуцдаг хүн бол нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга байгаа. Эрүүл мэндийн бодлогын газрын дарга Баттөр дарга маань нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга тэтгэврт гарсан учраас тийшээ шилжин ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн газрын дарга маань томилогдоогүй. Нийгмийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний хэлтсийн дарга Баяролд дарга орлон ажиллаж байгаа. Баяролд дарга маань өмнө нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдахад өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн газрын дарга хийж исэн хүн. Тийм учраас таны саяны асуусан асуултанд бүгдөөрэнд нь товч тодорхой хариулчих тийм боломжтой. Энэ эрт илрүүлэг урдсан сэргийлэх манайхан одоо ялгаж байгаа байлгүй дээ. За Баяролд дөрөвдүгээр микрофон. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гамма гишүүний асуултанд хариулъя. Early detection, early screening гэдэг асуудал дээр бол бид нар анх эрт илрүүлэг 1-ийг явуулахад бол бас анхаарч харж исэн. Тэгээд ямар ч байсан ковидын дараах жилүүдэд энэ нийт ард иргэдийн дунд лонг ковидын асуудлууд ямар байна? Иргэдийн нийт эрүүл мэндийн асуудлыг илрүүлэх зорилгоор масс скрининг хийсэн. За скрининг гэдэг бол өөрөө энэ ямар нэгэн байдлаар өөрийгөө эрүүл гэж тооцож байгаа иргэдэд энэ илрүүлэг хийгээд эндээс өвчлөлийн тохиолдлыг сэжигтэй тохиолдлыг илрүүлэх үйл ажиллагааг
шийдэлж байгаа. За скрининг өөрөө дотроо болвол маш олон төрлөд хуваагддаг. Mass screening, selected screening, opportunist screening гэх мэтчлэн ийм явагдаж байгаа. Тэгээд ямар ч байсан Монгол улсын анагаах ухааны нэр томьёоны За гамма гишүүн тодруулъя. Асуултанд бүрэн хариулаагүй учраас энэ үргэлжлүүлсэн дээр бах тэ. Тэгэхээр миний асуултанд огт хариулт ирсэнгүй. Би минутаа нэмэж авъя тэгвэл энэ primary prevention шүү. Эхнийх нь чинь ерөөсөө эрүүл хүмүүсийн дунд mass screening хийсэн шүү дээ. Тэгжээж нийт өвчтнийхаа статусыг тодорхойлох гэж оролцсон байхгүй юу? Тийм ч учраас 50 хүнийхээ хүн амаа хамруулад өвчлөлийн анхны статусаа гаргацсан. Инхээр хичнээн мөнгө төгрөг зарцуулагдсан учраас үлдэгдлийн буюу part 2 тэ яг mass screening-ха part 2-ыг заавал хийнэ гэж таад яриад гарсан шүү дээ. Энэ асуудлыг яриад байна. Тэгжээж бид нар нөгөө өвчлөлийн статустай болох гэдэг байхгүй юу? Гэтэл та хэд энэ хоёр дахь дээр ямар ч уялдаагүйгээр эрт илрүүлэг 2 гэж нэрлэнгүүтээ бүр зорилтод за халдварт няраа хүүхэд сургуул гэд дандаа ийм суурилсан юм ороод ирчихэж байгаа байхгүй хоорондоо уялдаагүй яаж уялдуулах гэдэг яаж дата гаргах гэдэг нөө disease статусыг чи хэн гаргаж ирэх энэ За нэмэлт 1 минутын өгчих. Гамма гишүүнт. За тэгэхээр энэ хоёр хоорондоо маш ялгаатай агуулгатай ойлголтуудыг яаж хооронд нь нэгтгэж датагаа бий болгох юм бэ? Тэр дата дээр үндэслэж бид нар маш чухал интервенц хийж энэ нөгөө эрүүл мэндийн бодлого чинь зөв явах байхгүй юу сайда? Тэ? Тэгжээж зөв интервенц чинь явна. Тэгжээж бид нар жинхнээсээ өвчнийхаа детекшнийг гаргаж ирэх байхгүй юу? Нэгэнд мөнгө төгрөг санхүү хүний нөөц бага явсан. Энэ маш чухал. За минутанда шахагдаад байгаа учраас хоёр дахь асуудал нь юу байсан бэ гэхээр энэ эрүүл мэндийн төв гэж бид хэд одоо яриад байна шүү дээ. Энэ эрүүл мэндийн төвөө байгуулахдаа нөгөө баахан мөнгө, баахан урсгал зардал чинь нэмэгдэнэ дээ. Энийг бид нар яг яаж хийх гэж төлөвлөд байгаа вэ? Одоо энэ 21 аймагт эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг орон тоогоо нэмэхгүйгээр юм уу эсвэл нэмэхээр юм уу? Энэ нь яаж байгуулагдах вэ? Эцэст энэ чинь одоо нөгөө тусламж үйлчилгээний гол зорилгоо гаргаж ирэх гээд байгаа шүү дээ. Тэ хүмүүсээ эрүүл байлгах. Энэ бүтцээр бас нэг хариултыг нэмээд өгчдгөө. Төрөөнийх дээр. За дэгийн тухай хуулийн 9-6-ад 2 удаа тус бүр 1 минутаар хариулж болно гэсэн байгаа тий тодруулах дээр. Тэгэхээр 2 минутаар нэг мөс өгчтөө. 4 дээр микрофон 4 2 минут. Гамма гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулинд аймаг дүүрэгт нийгмийн эрүүл мэндийн төв ажиллана гэж заасан. Энэ нийгмийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлнэ. За одоо гийн байдлаар болвол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн эрүүл мэндийн газарт нийгмийн эрүүл мэндийн хилтэс, нийгмийн эрүүл мэндийн төв гэсэн хоёр байдалтайгаар хүргэж байгаа. За энд орон тооны хувьд бол зарим эрүүл мэндийн газруудад 5-аас 6 хүн заримд нэг 20 орчим хүнтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг 20 хүнтэй тусламж үйлчилгээ үзүүлж байгаа газар болвол маш цөөхөн байгаа. Тийм учраас аймагт зоонозын өвчин судлалын зоонозын өвчний төв болон аймгийн нийгмийн эрүүл мэндийн хилтэс төвүүдийг нэгтгэх замаар нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар ажлын хэсэг гаргаад шийдвэр гаргаж байгаа. Энэ дээр яалтчгүй өнөөдөр бид оронтой болол нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэжээж бид нар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. За 23 онд бид нар нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэтнүүдийн судалгааг хийгээд үзэхэд 44 мянган эмнэлгийн ажилтны дөнгөж 2.8% нь нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлийн хүмүүс байгаа. Оронтой байгаа. Тэгэхээр ийм байдлаар бол бид нар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүрэхэд учир дутагдaltaй байна гэд шинэ бүтц дээрээ бол аймгийн хүн амын тооноос шалтгаалаад орон тооны хувьд харилцан адилгүйгээр энэ нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулж байгаа. Тухайлбал 20 хүртэл 1000 хүнтэй төв суурин газарт ямар ахын 100 мянгаас дээш хүнтэй төв суурин газарт хичнээн нийгмийн эрүүл мэндийн төвд нь хичнээн ажилтаа ажиллах юм бэ гэдгийг болол гаргаад энэ бүтцийг бий болгоод явж байгаа. За Саран Чулуун гишүүн асуултаа асууя.